За сайн байцгаана уу. Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамт байгаа үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За миний би Улаанбаатар хотоос 230-аад км яваад Говьсүмбэр аймгийн Чойр хотод хүрэлцэн ирсэн байна. За миний ард бол одоо Говьсүмбэр аймгийн Политехникийн коллеж одоо харагдаж байна. За ямар учиртай ирсэн бэ гэхлээр зэрэг за Робокон нэвтрүүлгийн одоо багууд маань хэрхэн яаж одоо тэр роботуудаа бэлдэж тийм ээ үйлдвэртэнд одоо танилцах гэж хүрэлцэн ирлээ. За миний би бол Эмоц продакшны жүжигчин Эзэн мөнх байна. За энэ сайхан хаврын энэ сайхан налгар өдрүүд за манай за бараа багш маань ирж байна. За Говьсүмбэр аймгийн электрон жаал багийн багш. За сайн байна уу. За сайн явж байна. Намайг Батсаа гэдэг. За Коллежийн график дизайны багш. За манай багийн ахлагч Син Даяш. Сургууль маань одоо хаана яаж үйл ажиллагаагаа явуулдаг вүлээ? Манай сургууль болохоор 800 гаруй оюутантай. Одоо уулын жишг сургууль. Тэгээд хичээлийн төв бий ордонд байж байна. Энэ болохоор манай дадлагын лаборатори байгаа. Дадлагын лаборатори. Энэ болохоор дадлагын газар өрөм юм хийх газар байгаа. Манайх 4-5 жил дараа л Робокон төвчөнд орж байна. Тэгээд таныг ирсэнд баяртай байна. Манай багийнхнаа танилцаад үйл ажиллагааг үзэх үү? Тэгээ дотор орж танилцъя. Үйл ажиллагаатай танилцсанаа. За манай багийнх юм хийж байгаа. Манай техникийн лаборатори. Техникийн лаборатори. 8 мэрэгчлэр бүрэн тоногдсон лаборатори байгаа. Манайг одоо 5 гишүүнтэй байгаа. 5 гишүүнтэй. Тий. Одоо хэдэн хувьтай явж байгаа юм? Ерөнхийдөө нэлээд хоцроод явж байна. Цаг шахуу байгаа. Сайн байцгаана уу? За өнөөдөр танаа багийн гишүүн болохоор хүрэлцэн ирлээ. За манай багийн үйл ажиллагаа руу хэр явж байна? Багш тань юу авдаг ч дадлагын хугацаа авдаг ч. За манай лабораторид дадлагын хабын мөрдөх хэвээр. Энийг цаавал энийг өмсгөр л одоо шууд амар ажиллах үү? Цаанаасаа л юу юм бэ? Илмээр их байдлыг л зарчин цаавал. Багийнхнаараа танилцуулчих. За тийм. За би бол өөрөө Син Даяш мехатроникийн ангийн 3 дугаар курс одоо энэ жил төгсгөө. Манай ангийн 2 залуу одоо Хангай Сүхбаатар гэж бит 3 бол ерөнхийдөө Робоконо хийгээд энэгээрээ бүгдээрээ эргээд диплом хамгаалчихаа. Сайхан бичиж тайлбарлаад тий. За тэгээд тэр үндсэн дээр одоо бит 3 бол сайхан ангиасаа нийлээ санаа нуу нийлээ ирээд орж байгаамаа. За тэгээд манай багт одоо 2 гишүүн байгаа. Өмнө нь одоо байсаар Робоконд явдаг ус айгуу тэнд туршлагатай. Бат Хөлөг гээд Базар сад. Яа одоо манай залууч Бэби анги бас 2 дугаар курс. Ер нь манай багийн даваад бол ер нь бол нэдлэн орж исэн хүүхд байгаа болохоор электроник ер нь бол нэдлэгийн ер нь тэмцээн уралдаанд яг юу хэрэг болтیں۔ Яг хүмүүсээ яаж хуваарлаж ажиллавал их сайн байдгийг гэдэг талаар ер нь бол мэддэг хүмүүс байгаа. Манай мэрэгжил мехатроникч гэдэг манай мэрэгжил шинэ одоо эдгээр анхны төгсөлт нь манай мэрэгжил болохоор цахилгаан хийж болно, гидравлик хийж болно, хийшинг хийж болно. Тэгээ янз бүрийн универсал мэрэгжил аахгүй. Тийм учраас бид нэр Робоконд орсноо жоохон юм мэдэж авъя, сурыг гэсэн зорилгоор л орсон да. Урд нь үзчихснээр бол гар удирдлагатай нэг нь автомат гэсэн 2 төрлийн машин ороод идэг. Энэ жилийн онцлог нь бас юу байгаа? За энэ жилийн Робоконы дүрм болохоор энэ дискийг тэнд талбай дээр байгаа юу байр руу буулгах хэрэгтэй. Мөн байн дээр байгаа нэг бөмбөгийг унаах хэрэгтэй тийм даалгавартай байгаа. Бөмбөгөө зөв байрлалд унаахын тулд ямар хөдөлгөөнүүдийг ашиглах үүдийг судлаад явж байна. Энэ жилиг айгүй хөнгөн юм биш. Нэг тэгээд ийм хөнгөн. Энэ хичнээн грамм уу? За энэ бол 38 грамм жинтэй. Цаанаасаа одоо өгцөн. Тэгээ энэ жил яг энэ бөмбөгийг ашиглана гэдэг. Энийг одоо тэгээд ингээд тогтоо нэхэр ч одоо асар нарийн ажиллагаа тийм байх юм тий. Энэ шилэгч ангиа нэг тогтч үзсэн байгаа. За. Ерөнхийдөө мотороор бөмбөгийг хөдөх зорилттой. За мотор эргээд дискэнд хүчийг олгоод ингээд дэше шилэгдэх зарчмаар явах хэрэгтэй. Энэ болохоор энэ бөмбөг бол шилэгтэй. За өөр дээрээ эргэлттэй байх хэрэгтэй. Ингэчээс энэ нэг өөрийнхөө тэнцвэрийг хадгална. Хэрвээ шууд ингээд хавтгаараа явах юм бол тэнцвэрийг хадгалж чадахгүй. Заавал энэ жишээлбэл одоо эргэжиж тэнцвэрээ ингээд эргэжиж ерөнхийдөө хол явна дээрээс нь тэнцвэртэйгээ байн дээр очих гэдэг. За үзэгчтэй гэж тэгдэм биш юм чи эргэжээж тэнцвэртэй байх юм биш. Ирэхгүй гэрэнх юм шууд байнд очихгүй байж тээ. Энийг шидэж үзсэн л дээ. Ерөнхийдөө бол
явж илээ. Ихтэй яг нөгөө 8 м хүртэлх зайндаа бол хүрэхгүй яг болохгүй байгаа. Тэгээ юунд байна вэ гэхээр энэ мотор нь учраас өндөр хурдны эргэлттэй мотор. Жижиг хэн RC уралдааны машины мотор байхгүй. Тэгэнгүүт бидний ашигласан дамар болохоор хитрхи том байсан учраас Хүүхдийн тэргээд байгаа. Тийм хүүхдийн тэргээд байгаа. Ашиглаж явах юм дугуйн жон томдоод байгаа учраас жижиг хэн дамаа одоо ингэж хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр бид нар ямарсан жижиг дамар хийн энд таруулаад дамрын хэмжээ завар гаргацсан байна. Гаргацсан байна. За тэгвэл тэрнтэй танилцсан бүгд тийм үү? За. 2 дамар хийх гэж байгаа. 2 дамаргаа 2 мотор тавиад ингээд цуваагаар холбочин. Тэнгүүт эргэлтээр ингээд явуулна. Хоёулынгийн ингээд зэрэгцээ тавихаар бөмбөг ингээд эргэлт үүсч хоол явахгүй. Дугуйных нь хэмжээг багасгаад оронд нь дамар зор өөрсдөө дамар зороод тэгээд дугуйныханд нь оронд нь орлуулж өгөө. Бүгдээр ярилцсан хөнгөн цагаан цутгаад за ингэ нэг 2 дамар хийчих. Өөрсдөө. За тэгмүүтээ энэ 2 дамраа голдон сайхан цоолоо те. Гол гаргаад тэгээд ирмэнээр одоо сайхан тойруулаа бүрээд яа ирмэнээр бүрч гэхэл жоохон барьцлах чанартай болоо энэ дисктайгаа жоохон барьцлалтаж өгөөд ирмэнээр ороож өгөө. арай илүү тийм хүчтэй явуулах нь шүү дээ. За тийм үднэс ерөөд нэг 2 дамар хийгээд за энэ нэг тавцантай дэ шийддэг. За иймэрхүү байдлаар ерөөдөө хийгээ ярьцсан байгаа бүгдээрээ. Тэгээ нөгөө миний харж байгаа бол тэр чинь гарын дорох материалыг ашиглаад хүүхдийн тэрэгний дугуй учраас яг энэ зориулсан яг дамар биш учраас одоо бид нар бүгдээрээ ярьж байгаа ийм зориултын дамар шинээр одоо үйлдвэрлэх гэдэг шүү дээ тий. Эхний ил чинь бүгдээрээ бас явах үедээ ингээ бас хийгээ ярилцсан байна. Өөр явах үедээ ингээ санаа оноогоо бас гүйцэд гаргая. Өмнөх санаанаас өөр санаагаар гаргаж хийж. Би бас санаагаа хэлээ. Би чинь манай багийн гişүү шүү дээ өөр. би чинь амар боддог шүү дээ. Гिचнээс ахаа яг бодно шүү дээ. Техник сэтгэл. Техник сэтгэлгээтэй санаа байгаа юм. За ингээд хоёр ерөөсөө хөндлөө урт шулуун төмөртэй. За тэнгуүтээ энэ дээрээ мотороо холбоцсон. Моторын голоос ингээ хоёр дугуйтай. Омны дугуй. Омны дугуйг одоо тэн дээр гэсэн тусгай дугуй. Омны дугуй. Ийм дугуй. Хаашаа бол хаашаа юм. Нэг бол яг чигээр урагшаага тайд хийсэн юм уу ийм Бэн дугуй цаанаас Будингийнхэн дор нэг омны хийчихвэл манай боднож тийш гоё явах нэ. Тэр урдалт нь одоо зүгээр согтууд байгаа энгийн дугуй ингээд бас нэг согтуу дугуй игээ зүгээр өдөртөө ямар ч юм моторгүй. Согтуу дугуй ойлгоно. Хаашаа уншдаг нэг юм. Согтуу дугуй гэж мэднэ л дээ. За. Үгүйчтэй энийг бас согтуу дугуй гэдэг. Энэ одоо энэ тентгийн опс айл нэг юм байж. За энэ хагаж магасаа байж л гэдэг. Манай согтуунууд бүгд хагарсан. За ерөнхийдөө ийм ирхүү явах үед ангитай зохион байгуулсан. Сомдсон. Давуу талчаад ганц тулуур манай энэ омны дугуй байна тий. Энэ омны дугуй ч юм суурин дээр яаж л яаж юм. мотороор өдөртөл ингэ эргүүлчихсэн. Мотор ч хаана гол. Энэ хоёр мотор дээр явж байгаа. Энэ дугуй. За одоо тэгвэл зураг төсөл ерөнхийдөө хартсан. Одоо яг үйлдвэрлэлийнхаа юмутай хийчих. Шууд юм хийгээд эхлэх үү? За эхлээд дамраа хийх юм уу? Явах үед ингээ хийх үү? Дамраа эхлээд хөнгөн цагаан хайлуулж байгаа хугацаанд тэр явах үед ингээ хийж. За тэг хөнгөн цагаан хаана хайлуулах вэ? Дадлага. Ер нь их сайн бодно шүү. Үржихээ мэднэ үстэй. Үржих чи яг робоком яг амин сууд хутлаа. За. За аюулгүй байдлаа хангаад бүгдээрээ шиллээ зүүчий тийм ээ. Энд ч одоо яг үйлдвэрлэл дээр явагдаж байгаа учраас би бас гоё нүд мүдэ хамгаалахгүй болохгүй. За одоо бүгдээрээ явах хэд ангийнхаа энэ чи юу яг суур хэсгийг тастаад. За манай бэлгээ одоо тасна угаасаа хэмжээ бас мэдчихэж байгаа. Төрөний зурвал дээр ажилласан байгаа. За гурвангийн тастаад гаргаад ирнэ. Энэ чи юу лээ? Хавчдаг юм диски юу? Диски. Намаа хүүхэд байхад энэ диски манад байдсан мангар том. За дискийн дээрээ саан гавчж жагаад. Яг хэмжээгээр тасалсан мэт те. Одоо өөр тасалж маслах юм байна уу? Одоо энэ ингэж яваа. Энэ юм бүр нэг юм л болчихсон тийм. Бид ингэж нэг градусаар хийж байгаа. Энэ ингэж яаж анинаар нийлүүлээ гэж.
энэ ч одоо нөгөө бидний яриад байгаа нөгөө төв хэсэг шүү дээ тий. Энэ гуравт чинь нөгөө нэг 3 оомны дугуйч орно тий. За тасдаг үйл ажиллагаа явуулсан. За одоо шууд голоо зутгах ажиллагаанд ороод төгөл. За голоо зутгана. За бидний харж байгаа энэ зүйл бол за манай багийнханд тусалж байгаа нөгөө ангийнхан тий бас голоо зутгаж байна. Гол тий. Наач одоо нэлээд халуун байгаад Амар халуун байна. халуун тоглог. Барьцгаар. Ер нь манай сургуулийн нөөц бололцоо одоо боломж болоор энэ дээр тулгуурлаж байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. За бусад сургууль дээр бол баг хэр баргийн ийм одоо Мэргэжлийн байхгүй. Яа! За ингэж голлоо хүүт уусан тэгээд хажуугаар нь төмөс хийх юм гоё болно. Манай сургуулийн ерөнхий онцлог бол нөгөө мэргэжлийн 8 лабораторитой гэдгээр айгуу тийм онцлог. Аха. За тэгээд нөгөөдөгтөө чиглэсэн хүүхдүүдэд сургаад эндээсээ гаргадаг тийм ээ. Суур талаар нь шууд хийчих. Би бол хотоос сурж зуралддаг. Тэгээд хотоос бол маш олон хүүхдүүд ирдэг. Яг бидний Робкон хэмжээнд тэрэг болох бүх багаж хэрэгсэл нь манай сургууль байдаг болохоор бидэд одоо жишээлбэл тасдах, тэгээд токрын машин, өрөмдөх, зорох тэр нь бүх зүйлийг ингээд одоо техникийн лаборатори 70 газартаа бид өөрсдөө хийдэг. Тэгээд одоо эндээс энэ голоо аваад бүгдээр урагшаа фризерийн лабораторид очиж бас зорно хэмжээгээр. Энэ цул тулах үстэй. Цул. Хөнгөн цагаан тэр энэ хөнгөн цагаануудыг хаанаас орж цуглуулж байна? Ерөнхий хаягдлуудаа хайлуулаад. Өөртөө юу л байна тийм ээ хөнгөн авсаархан тэр болгоныг энэ зодгож ерөнхийдөө хийж байгаа. Хамгийн гол цуг төмрөөр хийж байгаа нөгөө хөнгөн тийм ээ. Одоо жишээ нь одоо робконд хэрэглэж байгаа техник роботууд маань бас хөнгөн байх юм шаардсан байх тийм ээ. Тэгэхээр төмрөөр хийх юм бол хүнд болно. Тэгэхээр хөнгөн цагаан хайлуулаад тэгэхээр хамаагүй хөнгөн. За яваа. Одоо голоо зорё. Алцгаа боо. Хорхогны боодог хорхогны нэг чулуу барьж байгаа юм шиг л. Нэг гол маань ингээд халуун байгаа. халуун байна. Алцгаа. За тэр шүлэн гэдэг шиг. За одоо энэ гол бол ерөнхийдөө бэлэн болцсон байж байгаа. Голоо зорно тий. Тэгээ одоо ерөнхийдөө зорно. Хөнгөн цагаан гол тий. Хөнгөн цагаан гол. За бид нар одоо хаана орж ирсэн бэ гэхээр Токер фризерийн лабораторид орж ирсэн сургуулийнхаа. За энд манай мэрэгжлийн багш нар тий мэрэгжлийн чиг дагуу суралцагч нар маань бас байдаг. За бид нар энд орж ирээд юугаа хийлэгдэг вэ гэхээр бид нар ихэвчлэн гол, дамар тий араа бас эрзүү татах гэх мэтлэн зүйлсээ бас хийдэг юм лаборатори байгаа. Танилцсан эзэн мөнх. Саруул буян. За саруул буянд хэдгүр хүрсэн? Цаанаас нь заасны жин 25 кг эцмэлгээр аль болох хөнгөн чанарын материалыг ашиглаж тэгэхгүй бол одоо нөгөө явах үед анги маань ч гэсэн хөнгөн зааврын дагуу удирдлагаар явах учраас тий. Тэгээ бид нарыг ингээд нэг сайхан гой зороод янзлаад өгч гэхдээ нэг өөрчлөж гардуулж байна. Яг энэ зурганы дагуу одоо дамраа хийн тэгээ гол юмнууд анги явчихнаа. За ийшээ за нэг юм руу хийчихэж байгаа. Одоо энэ яг яаж байгаа юм? Одоо ингээд хавчуулж байна. Бэлдцээ хавчуулаад. Монголд маань ийм сургуулиуд маш олон болчвол тий гоё шүү. Удахгүй гоё ийм олон сургуультай болох байхаа. Сая би нэг янзын гоё гайлаа ш. Тэр
Өөрийнхөө нэрийг гагналаа шүү дээ сая энд ингээд. За дажгүй юу? Дайчгүй. Хэмжээ бол янз. За гагнуурынхаа ажил хийх үү? Гагнур ямар амархан байна уу? Хэцүү байна уу? Энэ ч юм нийтдээ амархан юм гэж юу аах вэ? Заалган нэг жоохон юм болох гэж бөө юм болно. Аюулгүй байдлаа бодоод эн чин хувтас нүдний шил энэ сүүлийн үеийн гагнуурын одоо энэ ч одоо юу гэдэг юм баг хамлаа үгүй тухайн үед бол байгаагүй. Тэгсэн чинь одоо энэ хамгаалтын баг маань одоо энэ хүний нүдний харааны онцлогоос болоод энэ дотроо ингээд игсгэж багасгадаг тод бүд гэдэг ийм гоё юм хөгжнө гэж гоё юм уу гоё. Миний үед ийм гоё юм байсан бол би айл хэдийн гагнуурч болцсон явж байхгүй. Худлаа ярьдаг. За манай зэндээ маань юм гагнаад явчих уу? За суураа гагнах чинь манай Явхад ангийн суур тэ бидний нөгөө сайн мэддэг нөгөө төмөр гагнадаг гагнуурыг бодвол арай өөр юм шиг байна. Одоо энэ никл одоо ийм хүмүүст гагнадаг л тийм тустай электрод ээлж гэсэн. Тий. За та дэжгүй. За бидэд юм гагнаад өглөө шүү. За. Омны Дугууга мотороо одоо сайхан холбоод. Дугуй юу? Мотор юу? Хөтлөгчөөр болгоно. Өнөөдрийн гишүүнээр. За миний гар оролцсон юм байна. Энэ жилийн Робокон тэмцээнд манай электрон жаалууд амжилт үзүүлэх байхаа. За энэ мотор нь ямар мотор вэ? Phoenix 400 том мотор үлээ. Юуны мотор энэ зүгээр зориулж авсан уу? Зориулж хотлож. За би л боочлоо. Та нар одоо ямар удаан бод юм бэ? Арай удаан байна. Ингэхлээр удахаар чи Европ ч өөрөө бас яг удаан явна гэсэн үг байхгүй юу? Хурдан бол Европ ч хурдан явдаг шүү. Миний Европ дандаа хурдан явж амар хурдан. Дандаа хурдан боосоор. Тий, дандаа хурдан боосоор гаад. Уулын чам шиг би яатаа нөхдөс айгүй хурдтай гэдэг чи айгүй удаан юм. Бадраа. Нүхий зөрүүлээд хийхэд дандаа Нүдний асуудал. Хэцүү дээ. Тэгэхээр чинь Европ ч бас их юм харахгүй байна гэсэн үг шүү дээ. Саяны нөгөө бид нар өөрсдөө зорсон. Нөгөө хийгээд зутгаад байсан дамарч одоо энэ байна. Улсын хэмжээнд 70 хэдэн ийм политехник коллеж байгаа. Долоод нь ерөөсөө бүрэн тоноглогдсон тийм одоо тоног хөрөм машинууд байж байгаа. Түүний нэг нь Говьсөнбөр аймагт байж байгаа. Манай хүүхдүүд бол боломжууд, манай багт одоо боломжууд байж байгаа. За мотороо бооцсон дуугаа. За ингээ явах хэд ингээ суур нь бол одоо үндсэнд ингээд бэлэн болж байна. Өнөөдөр бүгдээр хамтраад бас хийлээ. Нэг мотор нь 2 кг жинтэй. Тэгээд дээр тавцсан хүнд юм ингээ нэмээд хахаар бас хүнд болчих магадгүй гэсэн. Тэгээ нэг мотор хасаад нэг дугаа хасагтаад хийж байгаа. За цааш нь эргүүлж. Одоо ингээл хүссэн зүгтээ явна шүү дээ. Ийшээч явна тий. Доороо эргэж болж байна. Өөш эн чинь ингээд суур гэхлээр чинь нэлийн том болох нэ тий. Нэлийн том. Өөш энэ даац гайгүй энэ доор нь юм яахгүй бол. Одоо бэхлэгээ хийдэг байхгүй юу бас. Өөш манай Европын нэр юу вэ? Одоо нэр өгөөгүй л байгаа шүү дээ. Эзэм үггээл өгөх хэрэгтэй шүү дээ. За манай Европын нэр бол эзэгэ. Тэг эзэгнэгч гэдэг. За ингээ манай электрон жаал багийн Европын нэр эзэм үнхийн бас нэг тодорхой хэмжээгийн хувь нэмэр орсны үндсэн дээр эзэгнэгч нэртэй боллоо. Ингээд электрон жаалууд багийн эзэгнэгч робот тулаанд гарахад бэлэн болоход суурай тавилаа. За ямар ч байсан ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэ? Робокон тэмцээндээ. За баярлалаа. Амжилттай оролцоорой. Надаас бас янз бүрийн зөвлөгөө аваарай зөө. Call 6 нь яаж мономортойгоо холбогдох вэ? Энтергээд яг би тэрийг яг нэг диаметрыг яг хилээд өгөн зөө. Ямар ч очиртай. За ингээд тий цаг зав гаргаж
Бид хүндээ байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай Говьсөнбөр аймгийн электрон жаал багийн хамт олонны бас дэмжээрээ гэж та бүхнээсээ хүсмээр байна. Биднийг бас зорж ирээд энд ингээд цаг зав гаргаад биднэрт бас нэг өдрийг бид нар нэг хамт олон болоод энэ бүх зүйлийг хийсэн танд бас урлагийн ажил үйлсийн амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд тэмцээн болох өдөр маань бас ирж үзээрэй. Дэмжээрэй. Дэмжээрэй. Тий. Робот бол одоо таны өгсөн нэрээр нэрлэнэ. За эзэмдэгч. Та бүхэндээ бас дахин амжилтыг хүсье. За баярлалаа. Уршаа! Бид ирээдүйг зогсноо.